За сайн байцгаана уу. Казахстанд би гар аргын махан бүтээтгүүний мастер класс сургалтанд ирээд 7 хоногийн сургалтанд ирсэн. За тэгээ багшийнхаа гэрт ирсэн байгаа. Тэгээд Казахстан Алматы хотод хүмүүс хэрхэн амьдэрдгийг хэдүүлээ бас цахаас нь сонирхуулъя гэж бодоод байшингийн та бүхэн сонирхуулъя. За Алматы хотоос нэг 40 км. За харж байна уу? Яг мөнх цаст уулынхаа хормойд тун ойрхон гэ байралтай юм гой том хаус байгаа. Тэгээд гой ажилсаг гой казах таман хашаанда хэрхэн сайхан амьдарч байгаа та бүхэнд оруулъя. Собака. За ингээ хашаанда гол гой арц ингээд арцмод гэсэн үг шүү дээ. Гой хэлбэртэй ингээд яатсан байна. Ярьсан. Гой. Арцмод ингээд тарьж чаар шиг гоё юм биш үү? Өмнө арцмод Монголд зардаад эхэлсэн байлээ. Би нэг 5 ширхэг тариад ургуул чадаагүй. Одоо энийг хараад дахиад сэтэл төрж юм би хашаанда гой ургуулнаа. Оо дардаа. Ингээд байшна. За хайдуулаа дотгошоорой. Дотороо бүр гоё. Маш гоё. Тэгээ бүр эзнээс нь гуугаа за би ингээд бичлэг хий манайханд монголчууд сонирхолтой байх гэж хэлээд. За террас нь. За ингээд юугаар ороод ирчих бай. Сайн байна уу? Здравствуйте, сайн байна уу? Меня манай багш, манай ах, миний брат, миний учитель. За. Энэ зочны өрөө. Тэгээд зочны өрөөнд хажуудалтаа юугаа тавьсан байгаа харж байна. За дөнгөж сайхан бид нар хийсэн бүтээтгүүнээ сайхан харуулнаа. За энд гоё юм байгаа. Террас нь маш гоё. За ингээ террацэн дээр ингээ гоё үндснийхээ юугаа хевсээ тавьсан байгаа нь гоё харагдж байгааз. За бид түрүүн энэ бүтээтгүүнийг хийгээд давсан сойлго хийгээд тавьсан байгаа. Болохыг хүлээж байгаа. За энэ нэг жижигхэн утлагны хөрөмж тавигдсан. За террацэн дээрээс юу гайхамшигтай гэж одоо бид харуулъя. Хоба. Шууд энэ харж байна ингээ мөнх цаст. 4 өдрөл мөнх цастай байдаг нь уул руугаа харсан юм. Юутэй. Террацтай гоё байц. Зя янз. За одоо дотгошоор бас их таалагдсан юмуд нь би бүхний гоё таалагдсан юмуд харуулъя. За манай хоёр Монголын тухай ярьж байна. Би бас Монголын тухай баахан яриад өөртөө ярьж өгөөд. За доошо буй. Доор их сонирхолтой юм байгаа. Одоо чи нэг давхар ирнэ доороо зөөртэй байх нь шүү дээ. За доор бол гой сонирхолтой юм би. Ваа, за шатаар харж байна. Шууд шатын дор юу яаж байгааг харж байгааз. Энийг нь хараад өө би биш гэж болох уу гэж асуугаад. За энэ одоо домашний дарсан бүтээтгүүнүүд. Дандаа домашний. За эндээс нь би тэр сая бас амссан. За энэ соус хийсэн байлээ. Томатны одоо паста соуснууд, за өрөөс тэмхнүүд, халаг салаадууд, дарсан помидор гэх янз бүрийн дарсан бүтээтгүүнүүд байна. За энэ өрөөнд фитнесийн өрөөтэй. Эдний хүүхдүүд нь бол тамирчин хүүхдүүд юм байна. Тэгээд одоо юутэй маргааш Дубайд тэмцээнд явж байгаа гэж ярьсан. За ингээд фитнестэй харж байна. Энд ингээд хүүхдүүд нь компьютертэй. Ингээд хүүхдүүд нь доор хичээл юм хийх юм уу? Одоо шуугу шаагах бол энэ өрөөнд орж ирээд авах. Тоглоод, спортоо хичээлээд юм хийдэг юм шиг байна. За энд бас нэг 0 байгаа. За энд нэг хүнсний агуулга маягийн мах цагаа хөлдөөгөө тавьчихдаг. За ийшээ оронгууд 0. Тэгээд юутай
Жакузтай. 0 жакуз. За энд их хөрхийн байгаа нь саунтай. Гоё байгааз. За сауныхын гэрэл нь хаана? Гэдгийг сауны гэрэл. За сауныхын гэрлийг би олдгүй. Ямар ч сэндээ гоё юм. Гоё саунтай. Бат. Зя. Энэ баг нь надад таалагдчихин. За ийшээ бол бас хүнсний агуулга байна лээ. За дэрэгээрээ өдрийн хоолны ширээ зассан байгаа байдлыг би та бүхэнд харуулъя. Тэгээд ямар бүтээгдэхүүн хийснийг бас харуулъя. За энэ өдрийн цайны ширээг хэрхэн засныг та бүхэнд харуулъя. Зя дандаа домашний бүтээгдэхүүн ингээд задал тавьсан бүтээгдэхүүнд дандаа сая доор хийгдсэн юутай байгаа бүтээгдэхүүнүүд хадаад ашигласан. Янзтай. За энийг бол жорыг би асуураад авсан гэртээ очиод бас хийн. За энийг бас би асууслаа. За энэ бас өөрсдөө гэрийн сая даралсан юм. За энэ сая бидний хийсэн гой бүтээгдэхүүн бүхэн одоо харуулъя юу хийчээд эдгийг эзэж байгаа залуучууд вэ гэдэг. Яа. Янзтай. Хуба. За энэ хүн яг үндсэн артизан махны одоо 7-ны сургалтын хөтөлбөрт бол энэ байгаагүй. За би хүсэлтэд за яг ингээд Казахстаны үндэсний бүтээгдэхүүнээс нэгийг сурья. Тэгэхээр түүнийг ингээд бас Монгол улсад очиод хийгээд хүмүүс сонирхолмаар байна гэд хүсэлтэй байгаад тэгээд энэ бүтээгдэхүүнийг сурсан. Сая хамт хийгээд. За энийг хийж байгаа бичлэг би хийцэн байгаа та бүхэн миний Instagram-ыг ч юм орж үзээрэй. Шин хийж байгаа. Сүмхээ амттай. Үхрийн 5 цаа хийсэн. Янз. За тэгээ энийг ингээд дарсан ногоонууд элдв усын үнтэйг хольж идэх юм бол бүр дуус болох юм байна. За одоо яах нь? Энэ ихтэй дарсан помидор чинжүү санастай юм даршмал ямар гоё. За ингээд сонирхолтой байсан байх та бүхэнд миний YouTube сабыг дагаарай. Instagram болоод Facebook пэйжүүдээр би мэдээлэл оруулна. За энд сурсан жороо артизан буюу гар урдлын одоо махан бүтээгдэхүүнүүдээ бас өөрсдийн махан устай мангасуу группийнхаа нийлж байгуулсан зэвтэрээ хийж хөтөлбөр гаргах болно. Баярлалаа манайхаа